Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогтох байна. Испани хэлийг цуврал хичээл болгон YouTube сувгаараа эхнээс нь зааж байна. Өнөөдрийн хичээл маань saludos мэндчилгээ. Хүнтэй уулзаад мэдлэх үгс, яриад дуусаад хэлэх үгс байгаа. За тэгэхээр энэ Испани хэлтэнгүүд маань уулзаад мэдлэхтэй үнсэн яг тэрврээд хацраараа ингээд хацраар нийлүүлээд агаар дээр үнсдэг байгаа. Тэрвэрдэг. Бас гар бариад мэдлэнэ. Нэг тийм дотн биш хүмүүс болвол тэгээд төгсгөлдөө харилцан яриатай. За хүнтэй мэдлэхтэй хамгийн түрүүнд ола гэж хэлнэ. Ола. Сайн уу гэсэн үг. За ингэхдээ болохоор их тийм халуун дулаан үгсэг хэрэгэлдэг. Ола Линда. За сайн уу сайхна хөөрхнө гэсэн үг нь Линда гэдэг маань. Тэгэхээр сайн уу хөөрхнөө гэж мэдлээд эхэлдэг. Ола Эрмоса. Сайн уу царайлга. Гэрэлсэн хүмүүс маань их нэртэйгээ мэдлэхтэй ми рейна гэж мэдлэнэ. За рейна гэдэг бол хатан гэсэн үг байгаа. Тэгэхээр хатан минь ээ гэж мэдлдэг байх юм байна. Эрэгтэйг нь бол ми рей. Рей гэдэг нь хаан гэсэн үг. Чинита. За Аз хүмүүсийг Чина, чино гэж хэлдэг. Чинита гэдэг бол инхрийлсэн үг байгаа. Түүнээс хятад хүн гэж байгаа үг биш. Ерөнхийдөө энэ бид нар шиг юм Аз юм онгордоо мэдтэй хүмүүсийг чинита гэж хэлдэг. Би анхандаа онгороо гэж байгаа юм уу гэж шалгаддаг гэсэн. Ерөнхийдөө их тийм өхөрдөж татанчилж хэлж байгаа үг нь. Ихито гэдэг бол хүү минь гэж байгаа. Энэ төгсгөлийн ита, ито гэдэг болохоор их тийм татанчилж байгаа хайрлж байгаа юм үгнүүд. Тэгэхээр эмэгтэй дээр болохоор а гэж төгсөд эрэгтэй дээр нь о гэж төгсдөг. Bonito chiquito гэдэг. Энэ болохоор хөөрхөн жижигхэн минь бяцхан минь гэж хөөртөж байгаа. Ингэж ер нь их мэдлдэг. За дараа нь бол мэдлэгтэй бас өдрийн хэдэн цагийн үед вэ гэдгээс бас жоохон өөр байна. Buenos dias гэх юм бол өглөөний мэнд. Өглөөнөөс өдрийн 12 цаг хүртэл. Үдээс хойш болохоор Buenas tardes. Энэ бол 12-оос 6 цаг хүртэл. Buenas noches орой мэнд. Орой 6-аас шөнө болтол. Ингэж мэдлэнэ. Тэгээд дараа нь бол Buenas маш товчхон Buenas сайн уу гэсэн үг. Энгийн нөхөрсөг мэндчилгээ. ¿Qué tal? Сони юу вэ? ¿Qué pasa? Юу болж юм да? ¿Cómo estás? Юу байна да? ¿Cómo están? Юу байна да гэж байгаа. За, estás гэхлээр чамаар юу байна гэж байгаа. Están, ¿cómo están гэхээр та нараар юу байна гэж байгаа. ¿Cómo te va? Юу болж юм да? ¿Qué haces? Юу хийж юм да? Албаны мэндчилгээ болохоор жоохон өөрөө. ¿Cómo está usted? Usted гэдэг бол та гэсэн үг. Би дараа нөгөө сэрийг байх гэдэг үг заахтай энэ төлөөний үгс заана. ¿Cómo está usted? Hola, ¿cómo está usted? Buenos días, ¿cómo está? Buenas tardes, ¿cómo está? Buenas noches, ¿cómo está? За эдгээр бол бүгдээрээ л та сайн байна уу гэсэн үг. Хүмүүсийн нэршлиг үзье. Сеньор товчлоод бичгээрээ ийм байна. Ноён гэсэн үг бас ахмад эрэгтэй хүнийг гэлдэг. Ноёнтон ахаа гэх тийм. Сеньора
гэрэлсэн эмэгтэйг хэлж байгаа. Хатагтай гэж бас хэлнэ. Энэ үгийг одоо энэ ойр хавийнхын хуршийнхэн ч юм уу те ойрхон харилцдаг хүмүүс сеньо гэж бас хэлдэг. Энэ нь одоо жоох юм татанчилж байгаа маягтай. Сеньорита гэрлээгүй эмэгтэй. Дон ноён гэсэн үг. Доня хатагтай. Доктор эмч, эрэгтэй эмчийг хэлдэг. Доктора эмэгтэй эмч. Профессор эрэгтэй багш. Профессора эмэгтэй багш. Энэ одоо испани хэлтэнгүүд англи үг бас их хэрэгэлдэг. Чинь би энд одоо коллежид багшилдаг байхад мисс Тоги гэдэг гэсэн. Профессора гэж бараг намайг дуудаагүй. За тэгээ яг мэдлэх болоод ирэхээр одоо саяны нэршлүүдэд оролцуулаад одоо өдрийн хизээ мэдлж гин тэрүүгээрээ жишээ нь өглөө байх юм бол Buenos dias doctor, ¿cómo está? Тэгэхээр хариу үзье. Хариулахаар юу гэж ярих вэ? Bien, gracias. Сайн баярлалаа. За Монгол дээр бол нэг сайн баярлалаа гэхээс илүү сайн дажвэч гэдэг юм уу тэгж ярьдаг тийм. Гэтэ яг ингээ махчлаад орчуулахаар bien, gracias гэдэг маань сайн, тэгээ gracias бол баярлалаа. Muy bien. Маш сайн байна. Genial. Бүр мундаг сайн байна. Así. Яг дээ. Más o menos. Яах вэ гэдэг эдрийгээ жоохон ялгах гээд ингээ бичсэн. Ahí vamos. Тэг чигнэд явж л байна да. За ер нь тийм гайгүй дээл гэсэн үг. Mal. Муу байна. Амар хэцүү байна. За энийг бол ховорхон сонссон би. Танилцаад сэтгэгдлээ илэрхийлэх нэ. Mucho gusto. Сайхан танилцлаа. Encantado, encantada. Танилцахад таатай байна. Эрэгтэй хүн бол надад таатай байна гэхээр encantado гэдэг. Эмэгтэй хүн бол аагаар төгсөж байгаа. Encantada. Es un placer. Таатай байна. За жоохон харилцан яриа оруулъя гэсэн. Тэгэхээр сайн байна уу, юу байна гэд өглөө өдөр оройныхаа мэндийг мэдлчихэд өшөө одоо жоохон ганц хоёр юм ярихаар байвал. Hablas español? Англиар ярьдаг. Испанаар ярьдаг. Асуултын тэмдгийг анзаарах юм бол энэ хараа хойно яг бид нартай адилхан байж байгаа хэрнээ урдаа бас орж ирдэг. Анхааруулгын тэмдэг, анхаарлын тэмдэг бас яг ингэж орж ирдэг. Sí, dime. Yo hablo español. Би испанаар ярьдаг. No. Үгүй. No hablo español. Би испанаар ярьдаггүй. ¿Cómo te llamas? Чиний нэр хэн бэ? ¿Cómo se llama? Таны нэр хэн бэ? Me llamo Moises Reyes. Би энэ дэр нөхрийнхөө нэрийг бичсэн. Moises гэдэг нь нэр нь Reyes овгон. Soy Togi. Би өөрийгөө бичсэн. Би Togi байна. Тэгэхээр бид нар өөрийгөө ингээд хүн бидний нэрийг асуух юм бол миний нэр бол Тэрээч гэж хэлдэг. Би Тэрээ гэд Монгол дээр ярьдаг шиг одоо энэ Испан дээр бол яг адилхан байж байгаа. Me llamo намайг тэр гэдгээ гэж байгаа. Soy би бол. Gracias. Баярлалаа. De nada. Зүгээрээ. Perdón. Уучлаарай. За яриа хөөрөө дуусаад баяртай гэж хэлэх болохоор adios
Баяртай. Hasta luego. Дараа уулзъя. Hasta гэдэг маань ер нь бол хүртэл гэсэн. Энэчнээс энэ хүртэл. Luego гэдэг болохоор дараа гэсэн үг. Дараа. Нийлхээрээ бол ер нь дараа хүртэл гэсэн үг. Гэхдээ энэ бол дараа уулзъя гэсэн утгаар илэрхийлдэг. Hasta mañana. Энэ дээр mañana гэдэг маань маргааш гэсэн үг байна. Тэгэхээр бас өглөө гэж бас байдаг. Тэгэхээр яванда энийг тайлбарлана яаж ялахаа. Энэ hasta mañana гэхээр маргааш уулзтлаа баяртай гэж байгаа. Одоо яг нөгөө энэ дээдлэх шиг хүртэл маргааш гэсэн үг. Хоёрхан л үг байгаа. Тэгэхдээ маргааш уулзтлаа баяртай гэхэд хэрэгэлдэг. Nos vemos. Дараа уулзцгаая. Nos гэдэг бол nosotros буюу бид нар гэдэг үгний товчлол. Vemos гэдэг болохоор харах гэдэг үг байна. Тэгэхээр бид нар гэдэг дээр энэ харах гэдэг үг маань vemos гэж хувирдаг. Тэгээд дараа уулзцгаая. Nos vemos. Ингээд өдий хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Цуврал хичээлийг маань үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл хичээлтэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Facebook хуудас маань YouTube сувг маань байгаа. Тэгэхээр дахиад хэлэхэд бол яг хажуу талд нь ингээд доошоо харсан сум байгаа. Тэгэхээр тийшээгээ дараад all хэсгийг сонгох юм бол намайг хичээл оруулах болгонд мэдээлэл очиод байна. Би онлайнаар англи хэлний хичээл заадаг. Тэгэхээр хичээлтэй холбоотой мэдээлэл авъя гэвэл энэ дугаар руу холбогдож болж байна. Бас мессенжерээр холбогдож болно. Тэгээд пэйжн дээрээ ч гэсэн хуудсан дээрээ ч гэсэн мессенжерт хариулж байгаа. Баярлалаа.